Сайн байцгаана уу? Би юу юм бол цөөх өгүүлэгч урлагаар дамжуулан мэдрэмж дурсамжийг түгээх зорилготой. Урлаг бүх биеэр илэрч болох ба гагцгүүдийн дурсамж гүн мэдрэмж шингэсэн байваас зорилго минь биелнэ. Сайхан муухай бүх мэдрэмж зэрэгцэн орших үед л тэнцвэр олно. Хөгжмөл сонсдог юу ч мэдэхгүйхэд ганцхан банзан гитар ашиглаад утасныхаа рекордыг ашиглаад хойно явж байгаа химнэлийг би ширээн үдэж гаргаад тухайн үедээ бичлэг эдитэлдэг байсан болохоор Adobe-ийн Audioны програм дээр бүх аудионд оруулаад тэгээд микслэж бас тухайн үед хувьдаа мастерлаж байсан дуу. Тэгээд энэ дууны утга нь ирээдүйн өөртөө хандаж хэлсэн үг. Чамайг ямар хүн болчихсон байхыг харахаас би тисэж чадахгүй нэ гэдэг цаад утгатай яг ийм махчилсан утга байхгүй ч гэсэн ирээдүйн өөртөө илүү их ярилцмаар байна гэдэг тухай. Харин мьюзик видеоны хувьд яг энэ хүү замыг эхлүүлээд дундаа маш олон зүйлтэй тулгарсан. Гэхдээ явж байх замдаа замаасаа хазаасан байснаа ухаарсан тэр зэг дээр энэ мьюзик видеогоо би хийсэн. Ямар ч мэргэжлийн камер гэрэлтүүлэг ашиглаагүй зүгээр л утсаараа Fisheye Lens гэдэг аппликейшн татаж аваад тэгээд найзаараа бичүүлээ хийсэн. Мьюзик видеоны хувьд төгшүүртэй байнга айцтай гэхдээ маш замбраагүй муу дадал зуршилтай амьдрал нь эргэчихсэн хүний тухай юм шиг. Тэгээд эцэст өөрийнхөө явж байсан замаа эргэж олоод тэр зам руугаа ингэж явж байгаа тухай мьюзик видеотой гар хийсэн байгаа. Тэгээд яагаад яг одоо энэ дууг яг энэ байдлаар нь цацаж байгаа вэ гэвэл магадгүй би энэ дууг дахиж бичээд илүү гоё хөгжмүүдийн илүү чанартай болгоод маш гоё мьюзик видео хийгээд цацаж болох байсан бах. Гэтэ яг тухайн үед энэ дууг яах гэж хийж байсан бэ гэдэг энэ мэдрэмжийг яг энэ түүхийгээрээ байгаа демо хувилбраас илүүгээр илтгэж чадахгүй юм шиг надад санагдаж байна. Энэ дууг яг 25 онд багтааж цацхыг хүслээ.
та нар 26 онд хэрвээ замаасаа хазсан байвал буцаж өөрийнхөө зам руу нэгдэн ороорой. Тэгээд бас замаа эхлүүлж байгаа хүмүүс байвал айхгүйгээр зүгээр л яг хүслээ сонсоорой. Тэр хүсэл чинь чиний биеийг чинь өөрөө хөдөлгөн. Тийм болохоор тийм шүү. Юу юм бол юу ч биш.